Цэцэн хааны тал нутаг Хинти дорнод Сүхбаатар нутагт аж төрөн амьдран суугаа нийт ард иргэдийнхаа амар мэндийг ирэн мэдчилж байна. Ухнагийн Отхон баяр миний бие Илгэн Садан ахын дүүс та бүхэндээ юуны учир төр түшилцэж төмнөө төлөөлөхийг хүснэ тайлбарлан илэрхийлье. Төрийн албанд жирийн мэргэжилтнээс эхлэн 13 жил ажиллаж төрдөө бэлтгэгдсэн хүн Монгол улсын их сургуулийг улс төр судлаач, нийгэм судлалын багш мэргэжлэр төгсөж Австрали улсад бизнесийн магистр хамгаалсан. Бидний өвгдөөц хан Хинти нутгийнхаа миний аав Жамингийн ухнаа Сүхбаатар аймгийн Халзан суманд төрж өссөн хүн. Хан Хинтичүүд Цэцэн хааныхан миний ахыг цэл залуу 32 настай байхад улсын их хурлын гишүүнээр сонгож төр төсөлцөх эрхийг өвөртлүүлэн явуулсан. Түүнээс хойш улсын хурлын гишүүн, Монгол улсын засгийн газрын сайд, ерөнхий сайд, Монгол улсын ерөнхийлөгчийн албыг хашиж яваа билээ. Энэ их итгэлийг манай гэр бүл зүтгэлээр хариулахыг ямагт хичээж явдаг билээ. Та бүхний үзүүлсэн энэ их итгэл шудраг осны тэмцлийн эхлэл үндэс суурь байсан гэдэгт бид бүхэн итгэж найдаж явдаг. Манай Цэцэн хааныхан Монгол улсыг хүнд хэцүү цаг үе болгонд туг дарцах нь болж явсан үүхтэй түүхтэй хүмүүсээ эзэн Чингис хаанаас эхлээд маршал Хорслогийн чой болсон Дамдны Сүхбаатар, ардчилсан хувьсгалын удирдагч Санжаа сүрэнгийн зориг энэ цаг үед Монгол төрийн жолоог атгаж яваа Монгол улсын ерөнхий сайд Лувсан намсрын оюун эрдэнэ, Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөх тэргүүтэй хүмүүс Цэцэн хаанаас төрөн гарсан. Шудраг осны тэмцэл Цэцэн хаанаас эхэллээ. Энэ шудраг осны тэмцэл цаашдаа үргэлжлэж Монгол улс 2 дахь 30 жилийн шин түүхийг бүтээх энэ сайхан торгон мөчтөр ирээд байна. Өчсөн тойргоор явагдах түүхэн энэ сонгуул бол бүс нутгаа бүхлээр нь харж бүтээн байгуулах боломж олгож байна. Ухнагийн Отхон баяр миний бие Монгол улсын ерөнхий сайд Лувсан намсрын оюун эрдэнэ бүрчилсэн хөгжлийн асуудал эрхэлсэн зөвлөхийн албыг хашдаг. Зүүн бүс нутгаа бүтнээр нь харж төлөвлөн хөгжүүлбэл хоёр их хөршийг ойртуулан олбосон торгон байрлал, хил бомтууд, төмөр зам, дид бүтцийг барьж бүтээх нэн тааламжтай бүс нутаг билээ. Түүхэн аял жуулчлалыг хөгжүүлэх асар их өгөгдөл түүхтэй агуу нутаг билээ. Өчигдрийн түүхээ санаж шин цагийн түүхийг хамтдаа бичиж Монгол улсын ерөнхий сайд Лувсан намсрын оюун эрдэнийн багийг дэмжинэ гэдэгт итгэл төгс байна. Ард түмний ялалт